өнгөтэй 17 см-ийг яг нь зөвхөн корсет зүгээд хассан байна. Энэ эмэгтэйд бүр өөрт нь юу ч хэлэлгүйгээр хамгийн аимшигтай хагалгаануудыг хийсэн байна. Жишээ нь энэ хавиргыг нь авчих юм бол ингээд бэлхүүсээ хүссэн хэмжээнд ингэж одоо яг л нөгөө шоргоолсных шиг нарийнхан болгох боломжтой. Тэгээ үүсний нүх худалдаж авч штэ манайхаа юу гэсэн үг вэ? Одоо ингээд Яасан мэдхано холон байна. Шингэн бичлэгтэй тавтай морил. Энэ удаад хэдүүлэх хятадын сонио хачин дундаа миний хэрвээ өмнөх бичлэгийг санаж байгаа болвол би нөгөө хятадд арай гаж гэж хэлж болохоор гоо сайхны челленж үү, гоо сайхны трендүүд, челленжүүдийг хуваалцаж ирсэн шүү дээ. Тэгээд тэрэн дээр ер нь бол энэ нь ийм юм байдаг, энийг ингэдэг гэж хуваалцаж ирсэн. За үзег хүмүүс байвал тэр бичлэгийг үзээрэй гэж хэлье. За тэгээд тэрэн дээрээс бол ингээд арай энэ удаагийнх нь би арай наривчилж гэхдээ бодит кейстэйгээр та нартай ингээд хүрэх гэж байна. За өөрөөр хэлбэл одоо хятадууд чи ингээд сүүлийн үед үнэхээр скини биеийн дуртайгаа гэж би та нарт хэлсэн шүү дээ, тийм. Скинид бүр арай л тийм ийм туранхай биед дуртай байгаад байхгүй бүр байх боломжгүй заяа. Ингээ үнэхээр туранхай биеийн дээрээ том хөхтэй, том мөгзөгтэй, тэгээд урт хөлтэй, тэгээ бүр ингээд бэлхүүс нь бүр ингээд шоргоолсны бэлхүүс шиг нарийнхан тийм биеийн дуртай. Одоо юу гэдгийг хятадд инфлюенсер болж байгаа эмэгтэйчүүд ч гэдэг юм уу те. Тиймэрхүү биеийг сонирхоод хагалгаа одоо янз бүрийн одоо миний хуваалцах байгаа зүйлүүдийг хийлэгдэг юм байна. Тэгээ юун тэр хүний чинь хүнтэй нь харьцуулах вэ хөөе. Хүний чинь бүр ингээд шоргоолцтой харьцуулаад ер нь бол биеийн пропорц яг шоргоолц шиг байх юм бол үнэхээр гоё гэж үздэг болсон байна. Тэгээ та нар шоргоолц угаасаа мэдчихэж байгаа үстэй тийм ингээд яг ингээд нэг зураас шиг юм байдгийн штэ, нэг хоёр биеийг нь холбож байгаа хэсэг нь ингээд бэлхүүс нь бас арай л нарийнхан тий. Тэгээ тийм бэлхүүс нь бүр ингээд солиортлоо дурлж байна. За тэгэхээр ийм биетэй болохын тулд эхлээд яг нь хүн бол туранхай байх ёстой. Туранхай гоё сайхан байж иж тэгээд бэлхүүс нарийсгах нь дараагийн асуудал болж байгаа байхгүй. За тэгэнгүүт хятадд болохоор ингээд туранхай байхын тулд, таргалахгүй байхын тулд сүүлийн үед нэг аргыг хэрэгэлдэг болсон байна. Тэр нь юу вэ гэхээр одоо үнэхээр их хоолны туршилтай хүн байгаад байгаа шүү дээ, тий. Тэр хүмүүс яадаг вэ гэхээр хоол идэхгүй зөө. Хоол идэхдээ ингээ нүдэн дээр уг нь гоё аягалчаад ингээ хоол идэх чинь гэдэг мессежийг тархинд өгж байгаа заяа. Тэгээд аман дээр ингээ гялгар уутна. За энд бас гарч ил байгаа л та. Тэгээ аман дээр ингээ гялгар уут наагаад тэгээд хоолоо ингээ сайхан халбагдаад амандаа хийн. Тэнгүүд чи ингээ гялгар уутанд ороогдож байгаас тэгээд тэрийг ингээ жажилдаг. Ингээ жажлаад яг л хоол идж байгаа юм шиг ингээ жажиж мажилж идэн. Тэгээд буцаагаа залхихгүйгээр буцааж гаргадаг. Тэгэхээр яадаг вэ гэхээр нөгөө бидний тархийг хуурж байгаа үзэгдэл болоод байгаа байхгүй тий. Одоо юу яадаг чи бид нар нэг хоолыг 20 минут ч билүүдээ хамгийн багадаа ингэж ажиллаж идэх ёстой. Тэгэх юм бол ингээд нөгөө тархинд хоол идчихэж байгаа, цадж байгаа гэсэн мессеж ингээд нөгөө 20 минутын дараа очдог гэдэг штэ тий. Яг тэр үйлдэлийг бол хятадд ир эмгүү бол хийд юм байна. Гэхдээ нэг бодлоо энэ хоолны гар загаас тий дэлхийн нэг өнцгт нь хүн турж өгөх гэдэг энд хоолоо ингэж идээд идэг. Тэгээ бодлоор тэгж аяг дөрөв хоол хийж байгаа орн миний оронд бол зүгээр нэг л халбаг хоолыг зүгээр байн ингээл байвал арай зүгээр за мэдгүй. Гэхдээ ингээд waste of food л болоод байна тий. Ямар ч лсэн туранхай байхын тулд энэ хүмүүс нь бол энэ аргыг хэрэгэлдэг. За дараачих нь болохоор юу яадаг? Одоо нэгэнт ингээд турцсан байгаа хүмүүс чинь бэлхүүсээ нарийсгах ажил гарч ирж байгаа байхгүй. Тэгээ тэр туранхай хүмүүс нь аль хэдийн турцсан байгаа тэр хүмүүс бэлхүүсээ яаж нарийсгадаг вэ гэхээр ийм юу байд юм бэ? Корсет. Гэхдээ энэ корсет нь одоо энгийн бидний бодож байгаа шиг юм корсет юусоо биш. Корсет ч уг нь бол ингээд жоохон бэлхээс нарийсгадаг. Гэхдээ энэ зүүгээд байгаа корсет нь болохоор ийм зориултын эмнэлгийн газар, эмнэлгийн байгууллага одоо юу гэдэг нь гоо сайхны мэс засал хийдэг эмнэлэгт заавал зориултын эмчээр өөрийнхөө биеийн пропорц энэ төр тааруулаад хийдэг төрлийн корсет юм байна. Тэгээ энэ корсет нь болохоор яаж байгаа вэ гэхээр ингээд бие эрэхтэнд ачаал үг нь одоо ингээд нөгөө хавиргыг манипулейт хийн гэж байгаа байхгүй юу. Тэгээ манипулейт гэхээр ч одоо ингээд бидний байгаа юмыг арай ингэж нэг эргүүлж нөгөө талаас нь харуулах гэж байгаа шүү дээ. Одоо жишээ нь бидний хавирга ийм л зохицуулттай байх бол энэ корсетыг зүүсээр хагаад ингээд бүр ингээд хавиргыг нарийсгаж бүр ингэж оруулах дотгошоо ингэж нарийнхан болгох одоо тийм үүргийг хийдэг корсет юм байна. 又可以强压固定妈妈臀，还能让你的大肚子收得很紧吗？ 可以啊，这一件我都已经穿了半个多月了，我现在都已经新换了一个尺码。这款塑身衣呢是怀美专门为上半身这位项目姐妹去打造的一个塑身衣。你看前面呢它有2根形象鱼骨呢固定住我整个，搭配我后面你看还有一根36厘米的这种加长鱼骨呢，把我整个腰身强压固定同时呢，而且支撑力非常。 Тэгээ энэ дэр биш тэ гайхамшигтай ингээд хятадын маш олон гоо сайхан эмнэлгүүд яг энэ корсетыг хийж байгаа.
корсетын бэлхүүс нарийсгах арга гэх юм уу те. Энд чинь гэхдээ ер нь бол месийн бус аргаар байхгүй юу. Тэгээ хамгийн гайхалтай нь ингээ инфлюенсерүүд өөрөө өөрсдийнхөө ингээ түүхийг хуваалцаж байгаа. Тэгээ зарим эмэгтэйчүүд бол хэдэн сантиметрийн бэлхүүстэй байж болно. Гэхдээ энэ эмэгтэй болохоор 8 сарын турш энэ корсетыг зүүсэн юм байна. Тэгээд анх 69 сантиметрийн бэлхүүсний тойрогтой байсан бол 8 сар зүүгээд 52 сантиметрийн бэлхүүсний тойрогтой болсон. Бүхэл бүтэн 17 сантиметрийг яах нь зөвхөн корсет зүүгээд хассан байна. Гэхдээ энэ корсет зүүх нь бас ингээд юм зүүгээл яваад байгаа юм шиг боловч ерөөсөө амар биш заяа. Яагаад вэ гэхээр чи байнгын тэр хавирга дотоод эд эрэхтэн чинь ингээд нөгөө ачаалал өгдөг. Тэгжиж ингээд баг нөгөө ийм байс байгалийн цохилгоогоор ийм байс хавирга чи ийм болж хуурж байгаа байхгүй. Тэгэхээр хүнээс бол бүр ингээд асар их төвчээр цаг хугацааг анхаар авч вэж одоо энэ үр дүнд хүрдэг байх нэ. Гэтэ энэ эрүүл мэндэд тустай гэвэл тустай биш, яагаад гэвэл ингээд нөгөө идэрхний чинь жоох өөрчлөлт айчиж байгаа байхгүй тий. Гэхдээ яг хөө зарим нэгэн аргуудаа бодвол хамгийн яг хөө аюул байхтай аргуудын тоонд ордог. За гэхдээ анзаарсан бол энэ корсет чинь бүхэл бүтэн 8-9 сар зүүжиж ингээд бэлхүүс чи яг хүссэн хэмжээнд нарийнхан болж байгаа шүү дээ тий. Гэхдээ зарим хүмүүс чинь тэгэж юу 8-9 сар хүлээмэргүй шүү дээ. Би шууд одоо нэг эмнэлэг дээр очиод юм маргааш нөгөөдөр ч юм уу те өсрэл би 1 сарын дотор юм гой бэлхүүстэй болмоор байгаа хгүй. Тэгсэн чинь энийг бас хийдэг арга байна. Мэдээж хэрэг хүний сонирхол хязгааргүй учраас нэг юм арга гарахад нөгөө талд нь бас өөр арга байж идэг те. Тэгсэн чинь энэ аргыг болохоор заяа одоо би та нарт хэлээ л та. Nanjing University of Medicine гэхээр нөгөө Nanjing эмзүүн их сургууль те. Энэ эмзүүн их сургуулийн Nanjing International Hospital гэхээр яах нь Nanjing ч одоо хэсгийн нэг мууж байгаа шүү дээ. Тэр муужийнх нь эмзүүн сургуулийн дэрэгдэх олон улсын эмнэлэг гэхээр ямар ч хүнд вау нэр за энэ газар угаасаа найдвартай байх те. Ингээд ийм том сургууль байна. Хажууд нь энэ эмнэлэг нь өөрөө бас айгүй том байгаад байгаа юм чи ер нь бол албан ёсны бөгөөд ямар ч хүнд бол ингээд найдвартай санагданаа. За тэгээ яг энэ эмнэлэгт энэ Miss Chen гэдэг эмэгтэй байгаа хгүй. Энэ эмэгтэй 100,000 юанаар ингээд waist shaping surgery гэж байгаа хгүй. Тэгээ яг хөө surgery гэж байгаа ч гэсэндээ энэ нөгөө бэлхүүс нарийсгах мэсгүй арга буюу энийг ингэж байгаа юм. Incision free хагалгаа гэж байгаа хгүй. Incision free гэдэг нь болохоор ямар ч хүний биед мис хүрэхгүй ингээ гаднаас нь юм уу ямар нэгэн байдлаар одоо хийдэг төрлийн гоо сайхны ажилбаруудыг нэрлэдэг юм байна. Жишээ нь бидний мэдхээр одоо тарилгууд байна те. Филлер, ботокс, за тэгээд лазер хэмжүүлгээ, утас таталт гэд маш олон мисгүй ажилбарууд байдаг. Энэ ажилбаруудыг болохоор incision free гэдэг юм байна. За тэгээд энэ Nanjing олон улсын энэ эмнэлэг хүмүүст ялангуяа эмэгтэйчүүдэд юу гэж сурчлагаа хийсэн бэ гэхээр та ингээд те ингэж бараг ингэж олон сар ингэж нэг талд ингээд 8-9 сар хийж тэр хүн нарийнхан бэлхүүстэй болох гэдэг. Тэгсэн нөгөө талдаа та нар заавал тийм олон сар те цаг хугацааг ингэж зарцуулах шаардлагагүй манайд ингээ ямар ч те мэсгүй аргаар таны бэлхүүсийг бүр тэдээс тэд болгох юм ажилбар шинээр гарлаа. Тэгээ энд бол мэсгүй юм чинь мэстэй одоо ажилбарыг бодвол харьцангуй угаасаа хамгийн аюул багтаа төрлүүдийн хагалгаа учраас ямар ч хүнд энэ хүн найдвартай санагданаа. Тэгээ энэ эмэгтэй бол ингээ мэсгүй гэдгийг сонсоод за хурдан л юм байна. Ингээ би ямар ч лээс нарийнхан бэлхүүстэй болчих юм байна гэж бодоод хагалгаанд орохоор болсон. Тэгээ өдрөө тогтоод яг өдрийн бол 2 цагт хагалгаанд орсон гинэ 14 цагт гэсэн. Тэгээ 14 цагт хагалгаанд орчод бүр шөнийн 1 цагт хагалгаанд дууссан. Тэг ингээд уг нь бол энэ чинь ямар ч мэсгүй ажилбар шүү дээ. Тэг бүхэл бүтэн 11 цагийн турш энэ эмэгтэйн хагалгаа үргэлжилсэн байгаа хөө. Тэгээ хамгийн гайхалтай нь гэвэл мэсгүй хэрнээ чинь бүхэл бүтэн унтуулгатай орж байгаа заяа наркоз бүрэн хийгээд унтуулгатай орж байгаа учраас яг юу болоод байгааг тэр хагалгаанд орж байгаа хүн бол ерөөсөө мэдгүй. Тэгсэн ч гэсэндээ одоо ер нь ямар ч төрлийн эмнэлэг одоо ингээ хагалгаа хийж байгаа тэр бүгдийг нөгөө архивлаж бичиж одоо хагалгааны явцад юу болж исэн яасан ямар ажилбар хийгдсэн гэд тэр бүгдийг ингэж нөгөө нэг бичиж тэмдэглэж авах хэрэгтэй байдэн штэ тий. Яг тэр нь л одоо энэ эмэгтэйд ач тус болсон. Өөрөөр хэлбэл энэ эмэгтэй хагалгаан дууслаа. Хагалгаагаа дуусчаад ингээд дөнгөж орон дээрээ сэрээд харсан чинь нөгөө хагалгаанд орохдоо өмсөн дотор хувц
төрлийн утаснууд байгаа шүү дээ тий. Тэгээ тэд нар нь бүгдээрээ ямар нэгэн байдлаар нойтон заяа эсвэл цусны толб молботой ер нь цус ингээд гарсан байна гэдг нь мэдэгдэжсэн. Тэгээд боддоо та нар би мэсгүй хагалгаанд орсон гэд сэрсэн чинь амар нэг аимшигэн кинон дэр гардаг шиг тий. Одоо та нар санаж нэг аимшигэн кинон дэр ингээд хүмүүсийг шууд хулгаж аваад эд эрхтнийг нь аваад тэгээд шууд ингээд хаач хамаагүй хаяал тэгээд сэрэнгүүд нөгөө хүн чинь амар шоконд орол сэрдэг үстэй. Энэ нэмэгтэй бол бүхэл бүтэн мөнгөө төч хагалгаанд орчоод яг тэр мэдрэмжийг авсан байгаа байхгүй. Тэгээд сэрлээ ингээд нөгөө хагалгааныхан тэр дэвсгэр даав маа одоо тэр юу гэдэг энэ хөвтчихсэн юм дээр ингээд цусны толб молб байгаа тий. Энэ нэмэгтэй хамгийн гол нь би минь үнэхээр хүндүр байсан гэж байгаа байхгүй. Тэгээ бүр гайхаад юу болсон юм бол гэд ингээд сайн судлаад ер нь энэ хүмүүс надад ямар хагалгаа хийчвэ гэд мөрдөж мөшгөөд бүр мэдээллийн албад хүртэл хандсан байна. Тэгсэн чинь энэ эмэгтэйд бүр өөрт нь юу ч хэлэлгүйгээр хамгийн аимшигтэй хагалгаануудыг хийсэн байна. Жишээ нь liposuction, facelift, cosmetic injections гэхээр янз бүрийн одоо гоо сайхны тарилгууд тий. За тэгээ дээрэс нь botox бүр ингээд энэ бүгдийг хийх гэж байгаа гэдгийг энэ эмэгтэйд ерөөсөө дурдаагүй. Энэ бол мэсгүй ажилбар ерөөсөө аюулгүйгээ хэлсэн. Тэгсэн чинь энэ эмэгтэйгийн орсон хагалгаа нь хагалгаа дундаа хамгийн өндөр эрсдэлтэй буюу бүр high risk дагуулсан ийм хагалгаа байж таараа тэгээд энэ эмэгтэй эргэж хэвэндээ орж тэнхэрхийн тулд бүхэл бүтэн 1 сарыг зарцуулсан гэсэн. Энд чинь нөгөө үр дүн мөнгө хадгална гэ хилцэн тэгсэн чинь ингээ баахан ботокс филлер хийгээд ингээд бүр ингээд өөх мөхийн сорвуулаад те ингээд бүр ингээд бэлхүүсийг нь нарийнхан болгосон байгаа хгүй. Ер нь бол баг хагалгаа муудах юм бол үхчиж магадгүй юм төрлийн хагалгааг энэ эмэгтэйд хийцэн. За тэгээд энэ эмэгтэй чинь энэ бүгдийг мэдснийхаа дараа нөгөө мэдээллийн албад хандсан гэсэн шүү дээ те. Тэгээд тэд нэр ингээ мөрдөөд үзсэн чинь хамгийн гайхалтай нь энэ эмнэлэг ерөөсөө бүр хятадтай зөвшөөрөл аваагүй эмнэлгийн бичиг баримтгүй газар болж таарсан. Тэгээд тэр мэрийг нь судлаад одоо ингээд та нарт би бичлэгийг харуулъя л да. 的时候都已经半夜1点多了，手一摸我的这个束身衣都是血水，然后我掀开被子，就是被子上整个就全部都。刚才就是打电话给我，就说是黑黑的助理是吧？是的，宝贝，我先来接你，黑黑在开会，他一开完会马上来接你。你这个工作服跟前台都一样的，你们是统一的是吧？穿这个的都是助理，我们是公立综合性的医院。对，因为我们的名字南京大学地质院附属。 Яг ингээд бичлэг дээр харах юм бол тэ ингээд манайх ингэж байгаа тэгж байгаа гэл хөөх ингээд ажилтнууд нь ингээд хариултыг нь булзааруулаад ингээд явж байгаа байхгүй тэгээ энэ явдлаас эхлээд ер нь бол хятадд угаасаа ингээд тэрбум гар үхэн амтай хэмжээний тэдний хідэн эмгтэй байгаа билээ. За эмгтэйч гэлгүй эрэгтэй хүн ч гэсэн хийлэгдэг л тэ. Гэхдээ ингээд гоо сайхны хагалгаанууд бол хятадд нэр үнэхээр эрэлттэй байдаг байгаа байхгүй тэ. Зүгээр л манайх та шууд ингээд чин та ингээд болоо гэдэг ийм зар сурталчилгаа маш их явдаг учраас одоо хятад дундаа өөрсдөө хүмүүстэй анхааруулж байгаа зүйл нь ингээд ямар нэгэн хагалгаа энэ төрд орох гэж байгаа бол ядаж наадахаа судал ямар учиртай яадаг хагалгаа юм ингээд энэ бүгдийг судалж иж найдвартай юу баттай юу гэдгийг судалж ий тэр хагалгаа магалгаанд ороо гэж ер нь бол зөвлөж байгаа. Тэгээд ер нь бол энэ чиглэлээрээ найдвартай эмнэлгэнж байгаа бас найдваргүй иймэрхүү хөлхтний бас тэгтээ жинхэнэ мэт харагддаг те ийм нотой эмнэлгүүд ч гэсэн хятад бол зөндөө байгаа. За энэ бол ингээд ийм мэсгүй аргаар ингээд хагалгаа хийгээд нарийнхан бэлхүүстэй болох арга байсан шүү дээ. Нөгөө талдаа болохоор арай нэг бүр жинкнээсээ яг ингээд хагалгаа хийдэг. Энэ бол жинхэнэ хагалгаа шүү гэж хагалгаанд ордог төрлийн хагалгаа бол байн заяа. Тэгээ юу гэсэн үг вэ? Хагалгаанд ордог төрлийн хагалгаа гэдэг чинь. За ойлгож байгаа хуугасаа манайхан. За тэгсэн чи энэ дээр болохоор хэдүүлээ энэ нэмэгтэйг ярин заяа. Тайваны инфлюенсер Xiao Ella гэж байгаа. Xiao Ella хаяа ингээ хятадаар ярил гоё юм шиг санагдаад байна. За энэ нь болохоор эрэгтэй байсан. Тэгээд эрэгтэй байж агаад эмэгтэй болсон трансгендер одоо инфлюенсер байгаад байгаа байхгүй. Тэгээ энэ трансгендер эмэгтэй болохоор ер нь бол маш олон төрлийн хагалгаануудыг хийлгэжсэн. Яг нөгөө нэг хүүс солиулахаас ахуулаад тэг ингээд яг эрэгтэйгээс эмэгтэй болгох чиглэлийн бүр үнэхээр олон төрлийн хагалгаанд орсон. Тэгээд энэ хагалгаа болгоно ер нь бол өөрийнхөө одоо сошиал хаягууд дээр хуваалцдаг ер нь ийм идэвхтэй байдлаар ингэж амьдрдаг төрлийн хүн байна. За тэгсэн чинь энэ одоо баг хамгийн сүүлийн ингэж худлаа хэлэх нь яг уу. Гэтэ эмэгтэй болоход үнэхээр өөрийнх нь сэтгэл нийцж байгаа хагалгаа болвол 11 12 дугаар үеийн хавиргаа ахуулах мис ажилбараа. Тэгэх юм бол одоо энэ
11 12 дугаар үеийн хавирга гэдэг чи одоо ингээд хамгийн доор байрлаж байгаа хавиргуудын нэг байгаа хгүй. Тийм болохоор энэ хавиргыг нь авчих юм бол ингээд бэлхүүсээ хүссэн хэмжээнд ингэж одоо яг л нөгөө шургуулсных шиг нарийнхан болгох боломжтой. 很多人都会觉得说我做完变性手术就不会再动手术了，没有，跟你们讲，我没有要放过我自己，我只要有关于变美的事情，我都会一直持续的去。 Тэгээ энэ хагалгаа нь болохоор $10,000 үнэтэй. Тэгээ энэ хагалгаанд ороод нарийнхан бэлхүүстэй болсон. Гэхдээ энэ бол үнэхээр аюултай төрлийн мис ажилбаруудын нэг ээ. Би ингэж боддог байхгүй. Хүний бие дэжтэй хэрэггүй эд эрэхтэн гэж юусоо байхгүй заяа. Бидний бие чинь үнэхээр ухаалаг байгаад байгаа байхгүй. Одоо дэлхий дээр байгаа ямар ч амьтан ер нь дэлхий дээр байгаа бүх юм хизээж хэрэггүй зүйл гэж байхгүй. Ямар нэгэн зүйл нөгөө зүйлтэйгээ уялдаад ингээд байгалийн зүй тогтол явж идэг байхгүй. Тэгэхээр бидний бие ч гэсэн яг л тийм л одоо чухал байгаа. Одоо юу гэдэг юм, бидний бие ч гэсэн яг л тийм л ингээд бүх юм нь хэрэгтэй байгаад байгаа байхгүй. Тэгээ наад зах нь ингээд дээр үед ингээд амар хүүтэн газар ингээд бүлцэн нүдтэй байгаад энэ өөхөн давхрах зузаан байх ч юм уу те. Ер нь тухайн орчинд хүн яаж амьдрах юм бэ гэдэгт нь зориулагдаад хүний бие ингээд бас өөр байдаг байхгүй. Тэгсэн чинь одоо ингээд сүүлийн үед энэ хавирга ахуулаад одоо энэ хагалгаан заяа муу гэж байгаа юм биш ээ. Яг болохгүй гэж байгаа юм биш л дээ. Гэтэ эрсдлийг нь бодож үзэх юм бол бас хамгийн аюултай. Яагаад гэхээр энэ 11 12 дугаар төрлийн нэ хавирга нь ингээд илэг дэлгүү хоёрыг хамгаалж идэм байх. Илэг дэлгүү хоёрыг чинь одоо янз бүрийн гадны цохилт мохилтэй гаднаас ирж болдгоо болцшгүй гэмтлээс хамгаалж идэг ийм чухал үүрэгтэй хавиргуудын нэг. Тэгсэн чинь энэ хавирга авчих юм бол нөгөө илэг дэлгүү хоёр чинь ингээд ямар ч хамгаалтгүй болоод өнгөрчихөж байгаа шүү дээ. За одоо би ингээд зүгээр хар ухаанаар л бодъё л та те ингээд санаандгүй байжгаад хин нэгэн мөрөгдөг юм түлхэгдээд ундаг те тэгэхэд л нөгөө илгэн дээр шууд ингээд зочиж очиод те ингээд хүрхэд дөргөө моргонд бүр асар эрсдэлтэй байхаар байгаа байхгүй. Тэгээд ямар ч лсэн ингээд юм болгон цохилтолгоотой байдгаа. Тэгээд одоо энэ бол хятадд байж бүр ингээд бүр арай солиорно гэхээс солиорж ийнэ хөөе. Энэ нарийнхан бэлхүүснээс гадна яг хуу зарим нь мөнгөтэй болоод ингээд хагалгаанд орж ийн, зарим нь одоо ингээд тэр янз бүрийн хуваалцсан аргуудаар ингээд нарийнхан бэлхүүстэй болж штэ тий. Тэгсэн чинь яг хуу энгийн дийлэнх маск нь яг ийм хагалгаанд орох мөнгөгүй байлаа гэж бодоход эсвэл мис хийлэхийг хүсдэггүй төрлийн хүмүүс бол бас нэг арга байна. Тэр нь юу вэ гэхээр одоо та бодор сүүлийн үед хятадд нэлээд зарагдж байгаа зүйл бол хуурамч хүүсний нүх заяа. Хүүсний нүх худалдаж авж штэ манайхаа юу гэсэн үг вэ? Тэгсэн чинь өмнө нь хизээч ингэж бодож байгаа үгүй. За та нар яг ингэж бодож исэн үгүйгээ хэлээрэй заяа. Туранхаа байлаа. Тэгсэн чинь хүүсний нүхний хэлбэр чинь заяа хүний хөлийг урт харагдуулдаг гин. Тэгээ дээрээс нь ингээ бэлхүүсийг бас нарийнхан харагдуулж ингээ бие чинь ингээ зөв пропорцтой харагдуулахад тусалдаг гинэ. Тэгээ хүүсний нүххий чинь бас ингээ солих, янзлах юм хагалгаа хүртэл байдэн штэ тэ. Тэгээ зарим одуудыг хүртэл тэрний хүүсний нүх муухай, энэний хүүсний нүх гоё мой гэд ингээ юм гоожилж можилдаг юм сонио үзэгдэл байдаг тэ. Энэ бүр хамгийн гайхмаар нь заяа. Тэгсэн чинь одоо яг бэлхүүс нь өөрт нь таалагдахгүй байгаа ч юм уу ингээ хангалттай нарийнхан санагдахгүй байгаа бол ингээ хүүсний нүхийг аваад ингээ наачч болно хүссэн газраа. Тэгэнгүүт яадаг вэ гэхээр бэлхүүс нарийнхан харагдаад урт хөлтэй ингээд амар гоё харагдана. Тэгтээ бас ингээд хүүсний нүхээ заавал ингэж бэлэн хүүсний нүх авахаас илүүтэй чи зөвхөн өөртөө зориулж ганцхан хувь хийж байгаа хүүсний нүхээ хүртэл загварчлаад гаргаж авах боломжтой байдаг. Йоо солиотой байгаас тээ. Та нар нэр ийм зүйл бодож ирсэн. Би өстөө хүүсний нүхэнд ачаал бүгд л өгж байгаагүй. Ер нь ингээ хүүсний нүх гэдэг чинь нэг талаараа ингээ бидний амьд байгаагийн бас айгүй гоё зүйл штэ тээ. Ингээл ихээс 9 минут төрөөл хүүг нь хаачлал тэгэл ингээ гоё болсон байх нь штэ. Тэгтээ яг хуу тэгэл хүн хүний харах өнцөг өөр юм да. Тэгэл сүүлдээ ингээ нөгөө анх хүмүүс нэг юм байла. Хүн ингээл байж байхдаа нэг юм хийх завтай болохоор ч юм уу хит их ингээд ажиллах шаардлагагүй. Одоо бидний нийгэм чинь тийм штэ тэ яг өнгөрсөн 20 дугаар зуун шиг ингээд хүн болгон үйлдвэрлэлийн 90-100-д амьдраагүй тэ бүх зүйлийг 0-оос нэхлээд ингэж хийдэггүй. Бүх юм бэлэн болсон, бүх юмыг амар хэлбэрээр хийж болдог болсон учраас хүмүүс нэг талаараа үнэхээр завтай болсон, завтай болж байгаа учраас за одоо хүний биед юу дутуу байна? За одоо энэ ингэх гээд нүг гэж байгаа юм шиг л ингээд хүн амьтныг ч тэгэж их өөлхийн, өөрийнхөө биеийг ч тэгэж их өөлхийн. Тэгэд ер нь ийм солиотой зүйл бол ингээд хятадд болж байна. Тэгээд ямар ч л энийг хуваалцгаа та нартай тэсийн ядам бичлэгээ хийлээ. Тэгээд та нар таалагдсан гэдэгт итгэлтэй мэдээж хэрэг яах вэ? Хулаан бичлэгээ дуустал үзсэн шүүгээ заавал лайка дарж баталгаажуулаарай. Тэгээ манайхаа subscribe дарж үзээгүй хүмүүс зөндөө байдаг шүү. Яг одоо subscribe дараарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай.